Ардчин багштай баярлалаа. Одоо хамтдаа хэлцээ хичээлээ эхлүүлцгээе. Өмнөх удаагийн хичээлээр бид зорилго илэрхийлэх угсарсан нийлмэл өгүүлбэр, гол гишүүн өгүүлбэртэй өгүүлбэр, сонголттой асуух өгүүлбэрийн талаар сурч дасгал ажилласан. Өгөгдсөн өгүүлбэрийг харан иргэнээс давтцгаая. 我回家吃饭. Би гэртээ хайрч хоол идэн гэсэн утгатай өгүүлбэр байна. Үйлэг өгүүлгүнтэй өгүүлбэрт нэг эзэн хэд хэдэн угсруулах үйл авч өгүүлбэрийн ард байрлах үйлүг, урд байрлах үйлүүгийн зорилгыг илэрхийлж байгаа учраас бидний үздсэн зорилго илэрхийлэх угсарсан нийлмэл өгүүлбэр байна. Дараагийн өгүүлбэрийг харъя. 我头疼. Миний толгой өвдөж байна. Энэ өгүүлбэр бидний үздсэн гол гишүүн өгүүлгүнтэй өгүүлбэр байна. Энэ төрлийн өгүүлбэрт хоёр өгүүлэгдэхүүн өгүүлгүн бүтэц байдаг. Өгүүлбэр бүхэлдээ өгүүлэгдэхүүн өгүүлгүн бүтэцтэй. Өгүүлгүн гишүүн нь мөн адил өгүүлэгдэхүүн өгүүлгүн бүтэцтэй байна. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. 今天学还是明天学? Өнөөдөр сурах уу эсвэл маргааш сурах уу гэсэн утгатай сонголттой асуух өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрийг үүсгэхдээ бид хайшир буюу эсвэл гэсэн утгатай үгийг ашиглана. Одоо хамтдаа өнөөдрийн хичээлээ эхлүүлцгээе. Өнөөдрийн хичээлээр бид л туслах үгийн талаар сурах болно. Үүнийг үйл үгийн ард залгаж үйл явдал болж өнгөрсөн дууссаныг илэрхийлнэ. Монгол хэлний үйл үгийн өнгөрсөн цагийн сангийн дөрвөн зэрэг, лагийн дөрвөн зэрэг, жа, жэ гэсэн нөхцлөөр илэрнэ. Жишээг харцгаая. Чи буюу идэх гэсэн үг, чил буюу идсэн, идлээ, иджээ гэсэн утгатай үг болжээ. Энгийн өгүүлбэрийг үйл явдал болж өнгөрснийг илтгэх л туслах үгтэй өгүүлбэртэй харьцуулцгаая. 你买几个苹果? Чи хэдэн алим авах вэ? 你买了几个苹果? Чи хэдэн алим авсан бэ? Май буюу худалдан авах гэсэн утгатай үйл үгийн ард туслах үг лыг залгаснаар майло буюу авсан гэсэн утга илэрхийлж байна. 我吃苹果. Би алим идэнэ. 我吃了苹果. Би алим идсэн. 吃буюу идэх гэсэн утгатай үйл үг, 吃了буюу идсэн гэсэн утгатай болж байна. Туслах өглөг авсан үйл үг хойноо тусагдхуун гишүүнтэй бол энэ тусагдхуун гишүүн нь ихэнхдээ тодтгол гишүүн авдаг. Эдгээр тодтгол гишүүн нь ихэвчлэн тооны нэр, тэмдэг нэр эсвэл төлөөний нэрээр илэрсэн үг байна. Жишээн дээр тайлбарлая. 我买了2个苹果. Би 2 алим авсан. Энэ өгүүлбэрт 我 буюу би гэсэн өгүүлэгдэхүүн, 买 буюу авах гэсэн үйл үг маань л үгийг авч авсан гэсэн утгыг илэрхийлсэн байна. 苹果 буюу алим гэсэн тусагдхууныг авсан байна. Харин энэ тусагдхуун урдаа 2 буюу 2 ширхэг гэсэн утгатай тооны нэр авчээ. Дараагийн жишээг харцгаая. 他看了很搞笑的电影. Тэр тун инээдтэй кино үзсэн. Kan буюу үзэх гэсэн утгатай үг ардаа туслах үг лыг авч үзсэн гэсэн утгыг илэрхийлж байна. Тусагдхуун гишүүн 电影 буюу кинон урдаа 很搞笑的 буюу тун инээдтэй гэсэн тэмдэг нэрийг авчээ. Дараагийн жишээн дээр 他认识了一个漂亮的姑娘. Тэр нэг хөөрхөн охинтой танилцсан. 认识 буюу танилцах гэсэн үйл үгийн ард л туслах үг орж 认识了 буюу танилцсан гэсэн утгыг илэрхийлж байна. 姑娘 буюу охин гэсэн утгатай тусагдхуун урдаа 一个漂亮的 буюу нэг хөөрхөн гэсэн утгатай тооны нэр тэмдэг нэр авчээ. Хэрэв тусагдхуун гишүүн урдаа тодтгол гишүүн аваагүй бол өгүүлбэрийн ард өөр нэг хэсэг орж бүтэн өгүүлбэр болж чадна. Жишээн дээр тайлбарлая. 我去了医院也吃了很多药. Би эмнэлэгт очсон, бас зөндөө им уусан. 去 буюу очих гэсэн үг, 去了 буюу очсон гэдэг утгыг илэрхийлж байна. Түүний арын 医院 буюу эмнэлэг гэсэн тусагдхуун маань урдаа тодтгол гишүүн аваагүй, харин ард нь 也吃了很多药гэсэн өгүүлбэр орсон байна. Им уухыг 喝药
биш чияо гэж хэлдэг анхаараарай. Энэ өгүүлбэрт им уусан гэхийг чияо гэж хэлжээ. Яо гэсэн тусагдхууны урд хандуо буюу зөндөө их гэсэн тэмдэг нэр оржээ. Дараагийн жишээг харцгаая. 我见了朋友们，也和他们一起旅游了很多地方. Би найзуудтайгаа уулзсан, бас тэдэндээ хамт олон газраар аялсан. 见 буюу уулзах гэсэн үг, 见了 буюу уулзсан гэсэн утгыг илэрхийлж байна. 朋友们 буюу найзууд гэсэн үгний урд тодтгол гишүүн ороогүй, харин ард нь 也和他们一起旅游了很多地方. Бас тэдэнтэй хамт олон газраар аялсан гэсэн өгүүлбэр орж бүтэн өгүүлбэр болж байна. 旅游 буюу аялах гэсэн үг, 旅游了 буюу аялсан гэсэн утгатай болж байна. Дараагийн жишээг харъя. 妹妹打扫了家，也做完了作业. Дүү гэрээ цэвэрлсэн, бас даалгавраа хийж дуусгасан. 打扫 буюу цэвэрлэх гэсэн утгатай үг, 打扫了 буюу цэвэрлсэн гэсэн утгатай болж байна. Арын хэсэгт 做完 буюу хийж дуусгах гэсэн утгатай үйл үг маань 做完了 буюу хийж дуусгасан гэсэн утгатай болж байна. Одоо хамтдаа л туслах үгтэй өгүүлбэрийн асуух хэлбэрийн талаар сурцгаая. Зэрэгцүүлэн асуух хэлбэр нь үйл үг, мэй, үйл үг, мэйв үйл үг, эсвэл үйл үг, л мэйв гэж асууна. Жишээг хамтдаа харцгаая. Эхлээд үйл үг мэй, үйл үг хэлбэрээр асуусан байна. 你吃没吃饭? Дараа нь үйл үг л мэйв хэлбэрээр 你吃饭了没有гэж асуусан байна. Дараагийн жишээг харъя. 你读没读书? 你读书了没有? Бүгд адилхан чи ном уншсан уу гэж асуусан байна. Харин одоо хамтдаа туслах өглөөтэй өгүүлбэрийн үгүйсгэх хэлбэрийг сурцгаая. Үгүйсгэх хэлбэр нь үйл үгийн урд мэй эсвэл мэйв үгийг залгаж бас үйл үгийн арын туслах үг лг өгүүлбэрээс хасч үүснэ. Бүү үгүйсгэх үгийг ашиглахгүйг санаарай. Хамтдаа асуух, батлах өгүүлбэртэй харьцуулан жишээг харцгаая. 你吃没吃饭? Чи хоол идсэн үү? 我吃饭了. Би хоол идсэн. 我没吃饭. Би хоол идээгүй. Үгүйсгэсэн өгүүлбэр үүсгэхэд чи буюу идэх гэсэн үйлөгийн урд мэй үгийг залгаж идээгүй гэсэн утгатай үгүйсгэх үйлбэрийг үүсгэж байна. Үгүйсгэх үйлбэрт л үг ороогүйг анзаараарай. Дараагийн жишээг харцгаая. 你读书了没有? Чи ном уншсан уу? 我读书了. Би ном уншсан. 我没读书. Би ном уншаагүй. Мөн адил дүү буюу унших гэсэн утгатай үйлсийн урд мэй үгийг залгаж үгүйсгэх өгүүлбэр үүсгэжээ. Туслах өглөө нь үйл явдал дуусныг илтгэх боловч үйл явдал болж өнгөрөх цагтай хамааралгүй. Жишээ нь 明天下午我买了书再去吃饭. Маргааш үдээс хойш би ном авчгаад хоол идэнэ. Үйл явдал өнгөрснийг илтгэх үед үргэлж туслах өглөөг ашигладаггүй. Өнгөрсөнд байнга болдог үйл явдал эсвэл өнгөрсөнд болсон үйл явдлыг хүүрнэх үед туслах өглөөг ашиглахгүй. Жишээ нь 过去他常常来见我. Өмнө нь тэр үргэлж надтай ирж уулздаг байсан. Өнгөрсөнд байнга болдог үйл явдлыг илэрхийлсэн өгүүлбэрт туслах өглөөг ашиглаагүй байна. 去年我在中国上大学. Түрүү жил би Хятадд их сургууль сурч байсан. Өнгөрсөнд болсон үйл явдлыг хүүрнэх үед туслах өглөөг ашиглаагүй байна. Хамтдаа дасгал ажиллацгаая. Та бүхэн ни буюу чи, тяу буюу бүжиглэх гэсэн үгийг ашиглан чи бүжиглсэн үү? Би бүжиглсэн. Би бүжиглээгүй гэсэн өгүүлбэрүүдийг хятадаар хэлээрэй. Хариугаа шалгацгаая. Чи бүжиглсэн үү? 你跳舞了没有? 你跳没跳舞? гэж асууж болно.
Би бүжгэлсэн. 我跳舞了. Би бүжиглээгүй. 我没跳舞. Та бүхнийг зөв хийсэн гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ өнөөдрийн хичээлээр бид Л туслах үгийн талаар сурлаа. Дараагийн хичээлээр бид үргэлжлүүлэн Л туслах үгийн талаар мөн байдал илтгэх нөхөр гүшүүн болон үйл үгийн давтамжийн талаар сурах болно. Хятад хэлний анхан шатны хичээл үгээр өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай. 再见.